Ерөнхийлөгч ерөнхий сайд нар хөдөө орон нутгаар явж иргэдтэй нүүр тулан уулзалт хийж байна. Иргэдийн хувьд ядуурл ажилтгуул газар авч намжирхал хэрэгс хэтэрж байна гэсэн нийтлэг зовлон ярьсаар байгаа. Өөр зөөлөндөө баригдсан тул ядаж ерөнхийлөгчийг амлалтаа биелүүлж тэтгэврийн болон малчтын зээлийг дарж өгөхийг нэгсээр байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 380 мянга орчим тэтгэврэн авагчдын 230 мянган зээлтэй байгаа. Ахмадуудын нэр дээр 10 банкнаас нийтдээ 680 орчим тэрбум төгрөгийн зээл байна. Үндсэндээ арилжааны банкуудын хамгийн гол ашиг сонирхол бол Ахмадуудын тэтгэврийг эргэлдүүлж байгаад өндөр хүүтэй зээл өгөх явдал юм. Тухайлбал Булган аймгийн 1-р багийн Ахмад Настан Батсуурга ерөнхийлөгчд хандан би муута муугаар бодож өгөх юм бол өртөө өгөх нь. За гэтэл тэтгэврийн маань зээл үр хүүхдэд маань шилжих гээд байна. Тэд маань бүгдээрээ л тусдаа цалингийн болон бизнесийн зээлтэй. Тэдэнтэй дарамт болохгүй тулд өр тавьж өгөхөөс айж байна гэж хэллээ. За тиймээс тэтгэврийн зээлийн тогтолцоог эргэн харж өгөж байгаа хүн зээлтэйгээ хамт өгөж болдоггүй юм уу гэсэн асуултыг тавьж байна. Ахмадууд хийдгээ хийгээ татвараа төлөөд эцэст нь жаахан тэтгэвэр авч ам зогоож байгаад өглөө гэхэд зээлтэйгээ дуусмаар байна хэмээн аргаа ядахтаа хэлж байхав. Би одоо өөрөөрөө бодоод хэлчихээд би муутай. Өнөөдөр би өгчих юм бол өртөө өгөх. Тэгээ миний өгөхтэй тарьсан өрийг үр хүүхэд маань төлнө. Тэгээ тэр төлөх үр хүүхэд маань бүгдээрээ зээлтэй. Цалингийн зээлтэй, бизнесийн зээлтэй. Тэгээ өртөө хүн дээр өр тавьж өгөхөөс одоо айж явна үнэндээ. Тэгээ энэ тэтгэврийн зээлийг одоо яадгийн одоо энэ дээр бодолцож үзэж тэр өгч байгаа хүн тэтгэврийн зээлтэй цуг өгчүүл болдгоо болов гэсэн нэг санаа байдгийг. Тэр хийдгээ хийгээд хөдөлмөрлөгөө татвараа төлөөд бүхэл юм насаараа зориулчихад нэг жоохон тэтгэвэр авч байгаа тэрнийхээ хүрэхгүй болоод аргаа бараал зээл авч байгаа шүү дээ. Тэгээ тэр миний авсан зээлийг тэр хойч үед нь битгий өвлүүлж үлдээж өгөөч. Би тэтгэвртэйгээ өгчмээр. Сая Ахмадуудын тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Нэмэгдсэн нэртэй ч амьдрал дэм болчих хэмжээнд хүрэлцэхгүй байна гэсэн санал гомдол манай телевизэн шууд утсанд маш их ирж байна. Хамгийн гол Монгол Улсын эдийн засагт энэ оны сүүлээр баг чадхаа гэрэл ирж олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн гарна хэмээн шарт толгойтнууд хилчгээд явсан. 2018 оны 3 дугаар улирлаас засгийн газраас цалин нэмнэ гэж төлөвлөж байгаа юм билээ. За мөн тэтгэврийг цаашлаад үе шаттай нэмнэ гэсэн байр суурьтай байна гэсэн. За гисэн ч эдийн засаг огцом сайжирч ядуурлаас гарна гэсэн итгэл найдвар ард түмэн тун баг байна. За амьдралд орцсоор олон хөгшөд тэтгэврийн зээлнээс зээлний хооронд амьдарч олон мянган залуус ажлын байргүй намаар ялгууралтан гадуурхагдж байгаа хэлсээр байна. Энэ бол цэвэр одоогийн Монгол төрийн буруу тогтолцооноос үүдэлтэй. Энэ их баялагтай хэрнээ ажилгүйд ядуурл ихтэй цөөн хитгэн хүн үүнийг далимдуулж хөрөнгөжин баялгаа үнгүй шахав гадагшаага зөөж байна. Тухайлбал Булган аймгийн 1-р багийн иргэн Бадамд орж 2004 онд шинжлэх ухаан технологийн их сургуулийг үйлдвэрийн экологи байгаль орчны чиглэлээр төгсөөд нутагтаа мэргэжлэр ажиллана гэсэн итгэл сэтгэлээр иржээ. За гисэн ч түүнийг ажилд авах гэхээр аль намынх вэ гэд өдийг болтол ажил олдохгүй байна гэсэн зовлонгоо тэрээр ярьж байна. Тиймээс ажил мэргэжилтэй ч гэсэн намжирхал гадуурхлаас болж хас банкнд харуул хийгээд явж байна хэмээн хоолой зангируулан ярьж байна. 76 гишүүн өнөөдөр яаж юм тэгэхээр хоорондоо хэрүүлээгээл биеийнхээ мөнгө тэгж олсон ингэж олсон гэж яхахын хооронд өнөөдөр ард түмэн өнөөдөр яагаад хямраад байгаа юм бэ? Яагаад цалингийн зээл нэгэ дарагдаад байгаа юм бэ? Өнөөдөр аль нэг намд хариалцахгүйгээр өнөөдөр залуу боловсон учраас ажилламаар байна. Солонгост очиод гэр бүлэн салсан, Америкт очиод салсан сарилсан зөндөө. Энэ болгон дээр би хэлье гэж бодож явдیں۔ Өнөөдөр Монгол хүн гадаад амьдарч байгаа юм шиг өнөөдөр амьдмаар байна. $200 цалин сард авчаад тэрнийхээ 150-60 долларын цалингийн зээлэнд ичээд өнөөдөр оймсоо сольж өмсч чадахгүй. Булган зөндөө ба шүү. Саяхан ерөнхий сайдын мөн л иргэдтэй уулзалт хийгээд явах үеэр нэгэн барилгын компани буруугаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон залуу нэгж төрний нөхөн төлбөр авч чадалгүй хохирч үлдсэн тухайгаа ярьж байсан юм а. Аймгийнхан шүүхэн байгууллага түүний хувь зээг ингэж шийдсэн байдаг. За тиймээс тэр залуу ажилд оруулаад зуушлаад өгөөч хэмээн ерөнхий сайдаас уйлаад гуйж байсан. За эндээс харахад Монголын сайхан залуучууд эх орондоо ажиллаж амьдрах гэсэн чин хүсэл байгаа ч төр засгийн буруу бодлого тогтолцооны гажуудлыг хохирогч болсоор байна. Энэ бүхний эцэст ерөнхийлөгч Баттулгын зүгээс ямар ч тач энэ хавар өр шир тэглэх тухай хуулийн төслийг барина гэд бараг амлчихлаа. Энэ мэтийн олон янзын амлалт өгч түүнийгээ биелүүлж чадахгүй байвал их л олон иргэд итгэл найдвараа алдах вэ. Арчилсан намаас нэр дэвсэн арчилсан намынхан маань намайг за өөрөө ерөнхийлөгч болох юм бол энэ иргэдийн тэтгэврийн зээл, цалингийн зээлийн асуудал дээр бол санаачлахтай ажиллаарай гэсэн үүрэг өгсөн. Үүргийг хүлээж авсан. Уул уурхай үндсэн хуулийнхаа дагуу ард түмний баялаг мөнгө гэж заасны дагуу одоо бид нар
ярьж хилцэж шийдэж чадах юм бол энэ өрийг бол тэглэх бүрэн боломжтой. Энэ тал дээр бид нар бас арчилсан намын гишүүн наран туйгаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад энэ хаврын одоо чуулганаар өргөн барина гэсэн ийм бодолтой байгаа. Баялагын хуваарлтыг зөв хийж ядуурлаас гарна гэсэн бодлогыг ерөнхийлөгч Батболгын зүгээс их ярьж байна. За тэрээр өөрөө төмөр зам барих нэрээр 210 сая доллар салхинд хийсгсэн нэртэй явж байна. Мөн Сайшаандын аж үйлдвэрийн парк Майтер хотгод олон том төслийн хөрөнгө оруулалтыг чухам хайчулсан мэдэгдэхгүй үйл бүтэх асуудлууд олон бий. За энэ бүхнийхээ тайлбарыг өөрөө нийтэд тавьж алдсан алдаа байвал хүлээж алдаагүй бол асуудлыг илчлэх шаардлага төрийн тэргүүнд өөрт нь байна. Цаашдаа ард түмний төлөө шудраг үйл хий гэвэл төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө шудраг баймар байна. Оюума мэдээллээ.